За сайн байцгаана уу. Бид нар өнөөдөр Бээжин хотноо болж байгаа олон улсын аяллийн кемпинг машины үзэсгэлэнгээр оролцоод байна. Тэгээд бас Монголоос ирсэн аяллийн бүтээгдэхүүн борлуулдаг Бадам ачиртайгаа уулзаад явж байна. За та энэ жил хэдэн удаага оролцож байна вэ? 3 дахь удаага орж байна. Ковидын дараах жил анх орсон. Тэрнээс хойш ингээд ирээд нэлээд олон брэндүүдэд танилцаад 2-3 брэндийг бас Монголд бас зарж байгаа. За аяллийн машин сонирхож байна уу? Энэ нүсэр машинтай танилцах уу? Аялалд гарыг. Миний толгоогоос өндөр байна шүү дээ нэ. За ямар байна? Уул шиг өндөр байгаа ч дээ. За явлаа. За хятадын дотоодод үйлдвэрлэсэн ийм аяллийн кемпинг машинууд олон байна. За энд бичиж байна. За ойролцоогоор 50 сая төгрөг. Олон хүн харж байна. Тэгэхээр бас энийг сонирхож байгаа хүн олон байна гэсэн үг шүү дээ. За энэ машины хувьд бас өөрийнх нь онцлог байгаа юм байна. Цэнгэлч нь тэгээд бас бензинээр явчихна. Ер нь нөгөө нэг цэнгэлсэн цэнгээрээ энэ доторх кондишн байна уу, өөр юу байна? Тэрэндээ бол хангалттай. За цэнгэлдэг машины нэг давуу тал нь төрөөс бас нэг холбогдох бодлого, хөнгөлөлт үзүүлсэн байна. Одоо энд бичиж байна. Худалдан авах татварыг 50% хөнгөлнө гэсэн байна. Жишээ нь одоо худалдан авах татвар нь энэ нийт машины үнийнх нь 10%, 8-аас 10% гэж хэлдэг юм байна. Тэгэхээр тэрнийх нь 50% гэхээр бас нэлээд хямдрал үзүүлж байна. Энэ бол төрөөс үзүүлж байгаа хямдрал, хөнгөлөлт байна. За энэ машины чиргүүл юм байна. Жижигхэн эндээ сайхан унтчих нь. За энэ ингэж шийдсэн байна шүү хардаа. Ингээд авчихад энэ дотор нь энэ эргүүлдэг юм байна. За ингээд эндээ сууж ягаад хоолундаа нийтчихин. Ингээ болчихлоо шүү дээ. Эндээ юм компьютероо тавиад ажиллаа хийгээд эндээс ингэж гадагшаага эндээ бас сайхан кофега тавьчихад цаг өлгсөн байна. За эндээ сайхан унтчих нь, тухулчих нь. Энэ ойлороо юу? Тийм байна. Тэгтээ энэ машин биш, машины чиргүүл. Жижигхэн энэ тайдлгүй. Энэ жилийн хувьд болохоор их үйлдвэрлэсэн загварууд нь дундаж үнэтэй. Тийм одоо хятадын өөрсөндөө хэрэглэх зорилттой хятадын дотоод үйлдвэрлэсэн машинуудыг нэлээхээр тоноглоод одоо янз янзаар тоноглоо гоё болгосон байна. Тэгээд чанар нь их сайжирсан байна. Дотоод зохион байгуулалт өнгөний ялгаруулууд их сайхан хийсэн байна. Мөн миний анзаарснаар бол пикап машинуудыг бол нэлээд олон төрлөөр тоноглосон байна. Тэр гол онцлог нь Монголын нөхцөл болохоор яг тэр пикап машин бол маш элбэг байдаг. Nissan шинэ загварын машин гэдэг пикап маягаар тоноглосон мэдээлээ. Энийг RV camper гэдэг багхгүй. RV camper буюу одоо хойтлын пикап хэсгэндээ тавьдаг юм л дээ. Энэ үүдийг хардаа энэ үүдийг хардаа ингэж гой тогтсон байгаа шүү дээ. Сул зай үлдээхгүй энэ чинь нэг янз янзын татлага матлага элдв хагаа мэй чинь урдлынхын энэ орны хэсгэл хор наашаа татаж сунаад энэ наашаа ингэ сунаад орн урт болоод өрн метр 80-тай утаашаа 2 метртэй ингэ ор болчихж байгаа. Энэ доотлын сандлын хэсгийг ширээ хэсгүүл доош руу буугаад бас ингэ ор болдог. Угаалтын хэсгийг энд хийсэн байна. Захиргааны асуудыг ингэж гоё шийдсэн байна хараа. Энэ үзэсгэлэн дээрээ Монголоос бас манай тайлбарлагч. За Монголд энэ аяллийн машины бүтээгдэхүүн борлуулдаг Бадам ачиртайгаа сайхан уулзж агаад энэ нэвтрүүлгээ та бүхэндээ хүргэж байна. Тэгээд сонирхол та хүссэн асуултаа бидэнд ирүүлж болно. Бид нартай холбогдож болно.